Манай эртний 2 дугаар зууны эртний Ром. Саруул ухаанаараа алдаршсан Марк Аврелийн эрен. 1600 жилийн дараа 19-р зуунд сая хүний сэтгэлийг дэвтэх өдрийн тэмдэглэлээ цэргийн хүрээн дэх аяны асартаа бичиж байсан Ромын 5 сайн хааны сүүлчийн хаанаар тодорсон энэ хүний үзэл санааг ойлгохын тулд эхлээд тухайн цаг үеийн Ромын эзэнт гүрнийг таниулах ёстой. Марк Анни Вер 121 оны 4 сарын 26-нд эртний Ром хотноо төржээ. Испаниас гаралтай Аннийн сурвалжид гэрүүл хэдэн үеэрээ Ромын төрд зүтгэж амьдаа элен цөвөн сенатын гишүүн претор буюу мужийн захирагчаар ажиллаж байлаа. Консулаар 3 удаа сонгогдсон өвөө нь Ром хотын тойргийн захирагч байснаас гадна Адриан хааны баз байжээ. Энэ ургийн холбоо Марк Аврелийн хувь заяаг эргүүлсэн гэхэд хэлсдэхгүй. Аав нь харин хүүгээ 3 настай байхад өөд болжээ. Сурвалжид гаралтай ээж нь хангалуун амьдралтай Ром хотын захад тоосгоны үйлдвэртэй байлаа. Марк Аврели ээжийнхээ өгөөмөр сайхан сэтгэл, эгэл ахуй, сургаал номлолд үргэлж талархаж явдгаа хожимо тэмдэглэн бичжээ. Аав нь нас барахад 3 дахь консулаар сонгогдож байсан өвөө нь Маркийг өргөж авсан байна. Ийхүү эртний Ромын пиетас буюу үүрэг, гравитас буюу хариуцлага, симплитас буюу шудраг суртахуунаар хүмүүжсэн Марк Аврелийг ухаалаг хэрсүү Адриан хаан анзаарчээ. Адриан хаан хүүхэдгүй байлаа. Маркийг багаас нь ажиглаж байсан Адриан хаан Вер овгоор нь түүнд Верисимус буюу бусдаас шудрагуу гэх нэр өгсөн домогтой. 6 настайдаа морин цэрэг болж 8 настайдаа Марс бурханд тахил өргөх төлгөчдийн бүлгэмд багтсан Марк ариун дуулуудыг цээжээр мэддэг байлаа. Уран зураач Диагнет түүнд уран зургийн цагаан толгой зааснаас гадна эд шидэд үл итгэн үнэн худлыг ялгах чанар суулгаж өгсөн байна. Марк Аврели үүнээс гадна грек, латин хэл, яруу хэлтэхэд суралцаж байлаа. Тэр дундаа уран элтгэгч Марк Корнели Фронтон маш их нөлөөлжээ. Фронтон шавья Цицерон шиг уран элтгэгч болгох чин хүсэлтэй байсан ч залуу Марк 25 наснда сэтгэлийн амгалан төгс суртахуунд тэмүүлэн философид илүү татагджээ. Түүнд нөлөөлсөн стоикуудын нэг бол Квинт Юни Рустик юм. Стоик сургуулийн нэгэн оргил цагтаа боол явсан Эпиктетийн тэмдэглэлийг Марк Аврелид өгсөн төрийн зүтгэлтэн Рустик анх чухамдаа зан суртахуунаа өнгөлн засах учиртайг манай Баатарт ойлгуулсан гэдэг. Ийхүү бидний иргэшээлт буй бодол санаа, хүсэл зориг биднээс өчүүхэн ч хамаарахгүй бие хөрөнгө, бусдын санаа, алдар нэр, альва үйл явдлыг ялгаж салгах ёстой гэсэн Эпиктетийн сургаал Марк Аврелийн үзэл санааны цөм болжээ. Стоицизмын үзэл санааг амьдралын хэвшил болгосон Аврели залуудаа нэг ёсны хатуу даяанд сууж мацаг барьж байсан баримт бий. Философи түүний хувьд ахуйгаас ангижрах хэрэгсэл биш, харин ахуйг ойлгон өөрчлөх зэмсэг, хожмын зовлонгоос хамгаалах бат хуйг нь болжээ. Он жил өнгөрсөөр хаан төрөө хэнд үлдээхээ шийдэх амаргүй үе ирэхэд Адриан хаан 136 онд өөрийн өргөмөл хүү Луци Цезони Комод буюу Луци Эливерийг залгамжлагчаараа сонгосон боловч Эливер тун удалгүй хойтон жил нь нас баржээ. Иймээс Адриан хаан ахаад амаргүй сонголт хийх шаардлагатай болсноор 51 настай нэр хүндтэй сенатч Тит Эли Антониныг өөрийнхөө залгамжлагчаар сонгов. Ингэхдээ Адриан хаан Тит Эли Антонинд 17 настай Марк Аврели, 8 настай Луци Цезони Комод буюу түүний өмнөх залгамжлагч өөд болсон Эли Верийн хүүг өргөж авах болцол тавьжээ. Ийхүү Марк Аврелийн амьдрал орвонгороо эргэж Марк Эли Аврели Вер нэртэй болсноор алстаа хаан ширээнд суух хан хүү олжээ. Үүнээс хойш Марк Аврели өргөмөл эцэг Антонин Пий буюу журамт Антонин гэж нэрлэгдсэн хаан эцгийнхээ дэргэд өөртөө нь хамт өргүүлсэн Луци Вертэй хоёул төр барих ухаанд 23 жил суралцсан байна. Шилдэг залуусыг өргөн авч хаан ширээгээ залгамжлуулах энэ журмыг 5 сайн хааны 3 дахь хаан Адриан хаан тогтоожээ. 138 оноос 161 он хүртэл 23 жил хаанчилсан Антонин хааны он цагийг Ромын эзэнт гүрний хөгжил дэвшил хангалуун сайхны оргил үе буюу эртний Ромын алтан намар гэж нэрлэх нь бий. Аваасаа би амгалан шударгуу зан, уужуу сайхан сэтгэл,
үг сонсох чанарт суралцаж, хааны ордноо эглэхэн амьдрахдаа төрийн албыг тууштай хаших боломжтойг нүдэрээ харсан гэж Марк Аврели тэмдэглэжээ. 139 онд Цезар цол хүртэж хаан ширээний албан ёсны залгамжлагчаар тодорсон Марк Аврели хойтон жил нь 140 онд төрийн дээд түшмэл консулаар сонгогдож хаан эцэгтэй түшиг болж эхэлжээ. Хуульч эцгээсээ хууль журамд суралцсан Аврели хожимо хамгийн шударга хаан болж төлөвшжээ. Гэхдээ философи орхисонгүй, юуны рустиктэй нөхөрлөж, жинхэнэ стоик ёсоор аж төрж байлаа. Ингээд 145 онд Аврели өөрийнхөө үеэл Антониан хааны ганц охин Анни Галерия Фаустинатай гэрлэв. Эхнэрийг нь Бага Фаустина гэж нэрлэж байлаа. Фаустина 13 хүүхэд төрүүлсэн бөгөөд легионерууд түүнд Матер Кастрорум буюу хүрээний эх хэмээх хүндтэй цол хайрлажээ. Марк Аврели эргцүүлэлтэй хэдийгээр эхнэрээ эгэл даруй нэгэн гэж тэмдэглэсэн ч түүхчид Фаустинаг тансаглах дуртай байсан гэж бичжээ. Он цаг улирсаар хязгаар нутгийг эс тооцвол Ромын эзэнт гүрэн амгалан цэцэглэж байлаа. Гэхдээ дорн зүгт Парфянчууд хүчээ нэгтгэж Дунай Рейн мөрний Маркаман, Квад, Сармат омгийнхон Азийн талаас шахагдан ирснээр амгалан цаг ард хоцров. Антониан хаан 161 оны эхээр 74 наснда таалал төгсөхдөө түүхч Дион Кассийн бичснээр ордны харуулын ахлагчид хандан Айкванимитас буюу амгалан ахвэ гэж хэлсэн нь түүний он цагийг бүрнээ илэрхийлж байлаа. Сенатууд Марк Аврелид төрийн бүх эрхийг шилжүүлэхээр шийдсэн ч Аврели өөрийнхөө өргөмөл дүү Луци-Верт адилхан эрх олгохыг хүсэмжилснээр Ромын эзэнт гүрэн түүхэндээ анх удаа 2 хаан 2 Августтай болжээ. Тэгээд ч Антониан хаан анх өргөмөл 2 хүүдээ эндийн цөөхөн эрх олгох хүсэлтэй байсан гэдэг. Луци-Верийн тухайд Маркас Тессондо нийтж зантай, зугаа цэнгэлд дуртайч ахта үнэнч сэтгэлтэй байлаа. Марк Аврели 11 настай охин Анни Луциллага түүнд эхнэр болгон өгчээ. Марк Аврели төрийн хэргийг голчлон шийдэж байсан бол Луци-Вер тун удалгүй дорн зүгт жирэг болж байсан Армен улсад халдан давталсан Парфяны хаан 4-р Валагестэй тулалдахаар мордлоо. Парфянчууд Армени хаан ширээнд өөрийнхөө хүнийг тавьж Сирт халдан Ромын 2 легионыг бут цогсноор Ромын зүүн хязгаарыг тохинулах шаардлагатай байсан тул Луци-Вер их зэрэгэ тэргүүлэн аянд мордож Грек бага азар зорчсоор дайны талбарт хүрчээ. Ингээд Ромын цэргийн 3 жанжин Овиди Касси, Стаци Бриск, Марци Вери нарын ачаар 5 жилийн дараа дайнд ялсан Луци-Вер Ромд эргэж ирээд Парфяны хэмээх хүндтэй цол хүртсэн бол Марк Аврелид сенатууд агуу цол олгожээ. Гэтэл Ромын цэрэг нутаг буцахдаа аимшигт тахал тээж ирснээр эзэнт гүрэнд 15 жил үргэлжилсэн улаан бурхны тахал буюу Антонины тахал дэгдвэ. Энэ үед 5-аас 10 сая хүн амиа алдаж Ромын төр эдийн засаг маш их дорджээ. Зүүн хязгаар товхинсон ч хойд зүгээс ахаад дайны аюул нүүрлэж эхэлсэн тэр үед Марк Аврели аимшигт тахалтай тэмцэхийн тулд олон эмч нарыг урьж ордны алт эрдэнэс үнэт эдлэл урлагийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар худалдаж байлаа. Энэ зур эзэнт гүрний хойд хязгаар Дунай мөрний сав газарт маш олон овгууд шилжин иржээ. Тэдэн дундаас өнөөгийн Чехийн нутагт сууж байсан Германы Маркаман, Словакийн нутагт сууж байсан Квад, Дунай мөрөн Тис голын сав газраар нутагтай Сармат овгийнхон бусдаасаа хүчрэхэг байлаа. Эдгээр овгийнхон 162 онд Дунайн сав газарт шилжин суух зөвшөөрөл хүссэн ч Ромын төр зөвшөөрөөгүй учраас үе үе хязгаар нутагт халдаж байлаа. Ингээд хэдэн жилийн дараа Ромын ихэнх цэрэг Парфянчуудтай байлдаж байсан тэр үед Герман овгууд хойд хилээр нэвтэрч Дунай мөрний сав газар Италийн нутаг Альпи нуруунд эзэн суужээ. Аврели Вер 2 шин цэрэг элсүүлж Месчин бол дээрэмчин тонуулчдыг хүртэл элсүүлэн 2 легион байгуулснаар 168 оны хавар умрыг чиглэн мордлоо. Эзэн хааны их цэрэг ирж явааг дуулсан Герман овгууд Аквилея хотоос гарч Альпи нуруугаар хойш давжээ. Ромын цэрэг нутгаа хамгаалан дайтахад талууд ээлжлэн нэг нэгнээ ялж байлаа.
Их цэрэг 169 оны эхээр Аквилея хотод өвөлжөхөөр эргэж ирэхэд 6 цэнгэлд дуртай Луцивер харваж нас оржээ. Ингэснээр Марк Аврели аимшигт тахал атаатан дайснуудтайгаа ганцаар нүүр тулан үлдэх нь тэрэ. Үүнээс хойш өөд болтлоо Марк Аврели маш олон жил Дунайн хязгаарт дайтаж байлаа. Өнөөгийн Вена хотын ойролцоох цэргийн Карнунта, Сермия хүрээнд ийхүү олон жил суухдаа орой өдөрш тэмдэглэл хөтөлж байсан нь өдгөө бидэнд өвлөгдөж ирсэн эрх зүйлэл бодрол билээ. Маркаманы энэ дайн олныг туйлдуулж олон жилээр сунжирчээ. 177 онд Германчууд Ромын цэрэгт хүчтэй цохилдогч бүтэн легион цэргийг нь хяар цогсноор Итали нутагт нэвтэрсэн ч Аврели тэмцээр Герман овгийнхныг хойш шахсан байна. Яг энэ үед хоёр чухал үйл явдал болсон нь өдгөө хүртэл домог болон яригддаг билээ. Эхнийх нь борооны шид юм. Тэгэхэд 172 онд Квадуудыг дайлахад Ромын цэрэг усгүй талд бүслэгдэж арангатаж өгөхийн даваан дээр байхад гинэтхэн аянга захиж аадар бууснаар их цэрэг цангаагаа тайлж дайснаа бүрэн даржээ. Загалмайн шашны түүхчид хожимо ромчууд загалмайн шашинтай цэргүүдийн залбирал мөргөлийн ачаар ялалт байгуулсан гэж бичсэн бол онго шүтлэгтнүүдийн түүхэнд жишээ нь Ром хотноос сөндөрлөж буй Марк Аврелийн ялалтын багнад Египтийн бурхан Бархасведийн ивэлээр дайснаа дарсан гэж тэмдэглэжээ. Саруул ухаантай Марк хувьтай энэ тохиолыг их цэргийнхээ урам зоригийг сэргээх зэмсэг болгон ашиглажээ. Хоёр дахь үйл явдал нь харин эмгэнэлтэй. Дайснаа дарах нь тодорхой болсон мэт санагдаж байснаас гадна Маркаман Сарматын хоёр шинэ муж байгуулахаар төлөвлөж байсан 175 онд Сирд бослого дэгдсэн гашуу мэдээ иржээ. Парфяны дайны баатар Ромын авиаслаг жанжин Гай Овидий Касси Марк Аврелийг таалал төгссөн гэж дуулаад өөрийгөө хаанд өргөмжилсөн байлаа. Сир, Иудэ, Египтийн цэргээр дэмжүүлсэн Кассигаас болж иргэний дайн дэгдэхтэй тулсан ч Марк Аврели энэ явдалд жинхэнэ стоик ёсоор уужуухан хариу барьсан нь өдгөө домог болон яригддаг билээ. Их цэрэгтэй хандаж үг хэлэхдээ Марк Аврели итгэл эвдсэн Кассиг буруу шаасангүй. Элэг нэгтээ ромчуудынхаа цусыг урсгах хатуу тавилан дунсандаа халаглаж байлаа. Иргэний дайнаас сэргийлэх боломжтой бол Кассид хаан ширээгээ өгөхөд бэлэн байна. Энэ тулаанд Касси бүү өртөөсөө өршөөл үзүүлэх ивэл үзүүлээсэ гэж өгүүлжээ. Тэгэхэд золоор иргэний дайн дэгдсэнгүй. Дорн зүгт Марк Аврели амьд Дунайн их цэрэгтэй зүүн тийш хөдөлсөнийг мэдсэн цэргийн нэг захирагч Центурион Овидий Кассиг хороож толгойг нь Марк Аврелид илгээсэн байлаа. Марк Аврели Кассиг хүндлэлтэйгээр оршуулахыг тушаагаад түүнийг идэвхтэй дэмжиж байсан хэдхэн хүнээс бусад бүх цэргийг өршөөж тэр байтугай Овидий Кассийн захиа тэмдэглэлийг уншилгүй шатаажээ. Ингээд эхнэр Фаустина хүү Комодтойгоо зүүн мужаар зорчиж нийгэм журмыг сэргээн тогтооход Каппадокид хайртай эхнэр Фаустина нь өөд болжээ. 176 онд Ромд эргэж ирсэн Аврели Германчууд Сарматуудыг дарснаа тэмдэглэхэд Август болж өөртөө адилхан эрхтэй болсон 15 настай хүү Комод нь ялалтын морь хөлөлсөн сүйх тэрэгт эцэгтэйгээ хамт сууж явлаа. Марк Аврели хаан ширээгээ хүү Комоддоо өвлүүлэхээр шийдсэн энэ алхам Ромын эзэнт гүрний уналтын эхлэл болсон эмгэнэлт түүхтэй. Энх цаг удаан үргэлжилсэнгүй. Эсрэг нь жил нь буюу 177 онд Дунайн овгийнхан ахиж болсноор Маркаманы хоёр дахь дайн дэгдвэ. Марк Аврели Аналь умрыг зорилоо. 180 он гарахад дайснаа дарж эртнээс нааш мөрөөдөж байсан Карпатын уул хүртэл эзэнт гүрнээ тэлэхнүү гэтэл тавилан заяа өөрөөр эргэж тэр жилийн 3 сарын 17-нд өнөөгийн Вена хот буюу Вендабонийн цэргийн хүрээнд Марк Аврели 58 наснда таалал төгсжээ. Түүнийг улаан бурхан тусч өөд болсон гэж үздэг. Амьсгал хураахаасаа өмнө Аврели хаан ширээгээ хүү Комоддоо шилжүүлсэн байлаа. 5 сайн хааны сүүлчийн хаан Марк Аврели нас орсноор Ромын эзэнт гүрний 200-ны энх амгалан Пакс Романа өндөрлөж иргэний дайны үймэнд цаг эхэлжээ. Эцгийгээ нас ормогц ухаан муутай Комод Герман овгийнханд ашигтай энхийн гэрээ байгуулснаар аавынхаа 15 жилийн ширүүн дайны их ялалтыг үнгүйдүүлжээ.
Ингээд Марк Аврелийн үлдээсэн хамгийн үнэт өв Стоик сургаалын тухай өгүүлье. Цэргийн хүрээнд хөтөлсөн энэ тэмдэглэл Марк Аврелийн хувьд сэтгэлийн ханин болж байсан гэлтэй. Дунай мөрний хөвөөнд байгуулсан Ромын цэргийн хүрээнд бараг 15 жил суусан Марк Аврели өдөртөө жанжин түшмэттэйгээ зөвлөлдөж, элч төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад оройдоо дэнгийн гэрэлд өдрийн тэмдэглэлээ хөтөлж байлаа. Гүн ухаан урлагийн хэл болсон грек хэл дээр бичсэн энэ тэмдэглэл эрх зүйлэл бодрол нэртэйгээр олонд хүрчээ. Маркаманы 2 дайны үед оюун сэтгэлээ дасгалжуулан тайвшруулахын тухайд хөтөлж байсан энэ тэмдэглэлд Марк Аврелигээс хавьгүй өмнө үүсч Ромын эзэнт гүрний оюун санааны голлох дэг сургуулийн нэг болсон Стоик философийн үндсэн үзэл санаа шингэсэн байлаа. Нэг ёсондоо ромчуудын үүрэг хариуцлага, эр зориг, сэтгэлийн тэнхээг өсгөн бойжуулах гарын авлага болсон Стоик философийн үндсэн санаа нь эрхшээлдээ байгаа бүхнийг захиран чиглүүлж, эрхшээлээс гадуурх бүхэнд ажралгүй амгалан байх явдал юм. Үзэл санаа, үйл хөдлөл, хүсэл зорилго бид бүхний эрхшээлд байдаг бол алдар нэр, эд хөрөнгө, бие махбод тэр чигтээ эрхшээлээс гадуур оршино. Эрхшээлээс гадуур байгаа энэ юмсыг захирах гэсэндээ хүн зовж шаналдаг бол эрхшээлд байгаагаа үл тоодог гэмтэй ажээ. Аль нэг үйл явдал биш, харин энэ үйл явдлыг хэрхэн яаж хүлээж авч байгаадаа хүн зовж шаналдаг билээ. Доромжлол гутаал биш, харин доромжлууллаа гэсэн бодол биднийг зовоодог билээ. Грекээр апатия буюу амар амгалангаа хадгалж үйлдэл санаагаа зөвд чиглүүлвэл жинхэнэ жаргал тэр юмсанжээ. Дайнтай, тахалтай, амаргүй үед төр барьж байсан Марк Аврели ингэж л өөрийгөө тайвшруулж байлаа. Энэ тэмдэглэлд өгүүлсэн эхний санаа нь бодлоо өөрчилвөл гомдол арилна, гомдол арилахад гутаал үгүй болно гэсэн утгатай. Удаах санаа нь их байгальтайгаа зохицон орших үзэл юм. Стоикуудын хувьд энэ ертөнц бурханлаг логос буюу ухамсар нэвчсэн амьд махбод бөгөөд юм бүхэн энэ ухамсараас ихтэй бүгдэд ээлтэй чанартай. Иймээс энэ чанарыг хүлээн зөвшөөрч аж төрвөл эргээд ээлтэй юмсанжээ. Марк Аврели чухамдаа Платоны энэ үзлээр бүхнийг дээрээс нь дүгнэн харж байлаа. Ахархан энэ амьдрал асар том ертөнцийн хумхын тоос төдий гэж бодоход амин хувийн гомдол гутрал алдар нэр алт эрдэнэс утгагүй санагдана гэж бичсэн Аврели дайн дажин тахал мөхөл үймэн самууныг энэ өнцгөөс харж байжээ. Гэхдээ инглигээд идэвхгүй ажиглагч болох ёсгүй. Альваг ухаалгаар харж уужуухан шийдэх ухамсараа тэтгэх ёстой юмсанжээ. 3 дахь маш чухал санаа нь харин үхлийн тухай эргцүүлэл юм. Memento mori буюу үхлийг мартаж үл болно гэж үргэлж бичиж байсан Марк Аврели хүний амьдралын ахархан мөчийг онцлон бичжээ. Үг үйлдэл болгондоо үхэл хизээ мэдгүй ирнэ гэдгийг бүү мартаарай гэж сургасан Аврели үнэндээ гутран үзэлтэй байсангүй. Харин ч эсэргээрээ энэ амьдралаа учиртайхан туул гэсэн санаагаа ингэж илэрхийлжээ. Юм бүхэн зуурдынх гэдгийг битгий март гэж захижээ. 4 дахь санаа нь нийгмийн ухамсар юм. Хүний нийгмийн эс ширхэг болсон хүмүүс нэг л махбодын бие эрхтэн шиг нэгэн сэтгэлтэйгээр аж төрөх ёстой гэж сургажээ. Миний үйлдэл нийгмийн сайн сайханд нийцхүү гэж өөрөөсөө цаг ямагт асуух ёстой гэж бичсэн Марк Аврели нэг өглөө босхоос залхуурсандаа харамсаж байснаа өгүүлжээ. Түүнээс гадна одоо байгаагаа үнэлэхийн тулд муу мухайг төсөөлөн бодох дасгал хийх ёстой гэж үзжээ. Түүхэн үйл явдлыг ёор бичээгүй Марк Аврели ерөөсөө уур хилэн, айдас түгшүүр, сэтгэл гутралтай яаж тэмцэж, үймэнтэй ширүүн энэ орчинд хүн хിവэр үлдэх ёстойгоо тэмдэглэн үлдээжээ. Марк Аврелиг нас орсны дараа энэ тэмдэглэлийг шадар түвшинд нь олж авсан бизээ. Ингээд олон зууны дараа 16 дугаар зуунд анх хэвлэгдэжээ. Энэ тэмдэглэл сэргэн мандлын үед Өр Нинжин хааны үлгэр жишээ, өнөө цагийн улс төрчдөд төрдөө зүтгэхийн тодхон үлгэр, цэргийн жанчдад эр зоригийн илэрхийлэл болж, эгэл жирийн хүмүүст зовлон сөхрөхгүй итгэл өгч байна. Өдгөө сэтгэл гутралыг эмчилж буй үйл хөдлөлийн сэтгэл заслын олон зарчим Марк Аврелийн хийж байсан сэтгэлийн дасгалаас ихтэй билээ. Марк Аврели амьдрах ухаанд сургаж, заримдаа аюултай, тэсхийн аргагүй гэмээр энэ орчинд хүний ухамсараа хэрхэн хадгалж үлдэхийг зөвлөхдөө өөртөө түшиглэж, орчиндоо зохицож,
үүргээ ухамсарлаж өргөн орчлонгийн өчүүхэн тоос гэдгээ марталгүй яваарай гэж захижээ. Дунай мөрний цэргийн хүрээнд 180 онд таалал төгссөн Марк Аврелигээр Эртний Ромын эзэнт гүрэн мөхлийн замдаа орсон гэж үзэх нь бий. 4-р зууны түүхч Амиан Марцель нь Маркаас хойш Ромын хувь заяа эгнэгт эргэсэн гэж бичсэн бол Эдвард Гиббон тэргүүтэй хожимын судлаачид Аврелиг Ромын эзэнт гүрний 5 сайн хааны сүүлчийн хаанаар нэрлэх болжээ. Марк Аврелийн дурсгалд зориулж басгасан ялалтын багнаст Маркоманы дайны үйл явдлыг сийлсэн байлаа. Үүнээс гадна түүний дурсгалд зориулж басгасан ялалтын хаалгын зарим хэсгийг одоо байгаа Константины ялалтын хаалганд ашиглажээ. Марк Аврелийн хүү Коммодын хувь заяа харин эмэг нэлтэй. Төрсөн хүүдээ хаан ширээгээ өвлүүлсэн энэ явдлыг түүхчид янз бүрээр тайлбарлаж байна. Эцгийн хайранд хөтлүүлж магадгүй түүнээс хойш хаан ширээний төлөө харгас тэмцэл дэгдэхүй гэхээс эмээсэндээ Марк Аврели ийм шийдвэр гаргасан болов уу? Коммод төрийн хэрэгт сонирхолгүй месчен боолуудын тулалдаанд маш дуртай, өөрөө хүртэл месчен болж олонний өмнө тулалдаж байлаа. Маркоман Сарматуудтай энхийн гэрээ байгуулж эцгийнхээ дайтаж олсон бүхнийг буцааж өгсөн Коммод Ромд эргэж ирмэгцээ 6 цэнгэлд хөл алдан 12 жил төр барихдаа олон сенатыг цаазалж фаворитуудаа өндөр албанд томилон өөрийгөө Геркулесийн дайтай бурханд өргөмжилжээ. Коммод 192 онд ордны хувилдаанаар амь алдаж Ромын эзэнт гүрэн иргэний дайнд живсэн билээ. Домогт өгүүлсэн алтан нэрэн ийхүү өндөрлөж төмөр ирэн хөшгөө нээсэн түүхтэй.